Израильчууд Ханука хэмээх баярынхаа үеэр Менора буюу дэнлүүг асаадаг ба. Тэгэхээр энэ дэнлүүний хамгийн голын дэнлүү, хамгийн голын лаг Шамаш гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ Шамаш лагны хувьд ямар үргийг гүйцэтгэдэг вэ гэхээр Захын хаан бусад лагнуудыг асаадаг. Өөрөөр хэлбэл бусдыг асахт нь, гялалзаж, гэрэлтэхт нь тусалдаг тийм лаа байх нь. Тэгэхээр бусдыг унтраадаг хүмүүс олон байдаг боловч яг энэ Шамаш хэмээх лаатай адилхан бусдыг гэрэлтэж, гялалзаж, эзний алдраар гэрэлтэхт нь тусалдаг тийм хүмүүс бас байдаг байх нь. Цөлд Мөсе, Аарон хоёр Израилийг удирдахдаа тэднийг итгэл дотроо асахт нь, гялалзаж, гэрэлтэхт нь үргэлж тусдаж байсан. Яг л тэр цөлийн майхан сүмийн дотор тэр ариун газар асдаг, тэр гэрэлт алтан дэнлүүтэй адилхан тэд өөрсдөө асаа зогсохгүй бусдыг асаадаг тийм л гайхалтай удирдагч нар байсан талаар бид нар хамтдаа сурч байгаа. Тэгэхээр өнөөдөр бүгдээ хамтдаа үргэлжлүүлэн тоолго номынхаа 20-21 дугаар бүлгийг үзэх болно. Тэгэхээр энэ хэсгийг бид агуулгаар нь итгэлээрээ урагш давш гэж нэрлсэн байна. Израильчууд Ханука баяраа тэмдэглэх үедээ бас нэгэн бэлэгдэл болсон зүйлийг хэрэгэлдэг. Тэр болох дээр нэгэн ийм эргүүлдэг жижигхэн тоглоом байдаг. За энэ тоглоомын утга учир нь юу вэ гэхээр дээр үед грекчүүд Израилийг эзэлсэн тэр цаг үед грекийн соёлыг тэдэнд тулган шаардаж Тора буюу Библийг заахыг хориглосон байдаг. Хэдийгээр энэ хоргийг гаргасан ч гэсэн Израильчууд гэртээ Торог судлаж хамтдаа Библи судлыг хийдэг байсан байх нь. За ингээд Торог Библиэд уншаад Библи судлаа хийж байх үед тэр цагдаа нар ч юм уу цэргүүд ирэх юм бол тэд нэр шууд Торооныхаа дээр Библийнхаа дээр ямар нэгэн бүтээлгийг дэвсээд тэгээд нөгөө жижигхэн тоглоомороо ингэж тоолдог. Тэгэхээр тийм аимшигтай хууль цааз бүр зарим үед Торог уншсан, заасан Библийг зааж байгаа тийм хүмүүсийг цаазаар авах хүртэл ял байсан. Тийм нөхцөл байдал ч гэсэн Бурхны үгээс суралцсаар, Бурхны үгийг уншсаар байсан. Тэгвэл өнөөдөр ч гэсэн бид ямар ч үед Бурхны үгтэй хамт байж, үргэлж Бурхны үгээс суралцдаг, Бурхны үгийн хүн байгаасаа гэж та бүхнийгээ ерөөж байна. Тэгэхээр бид YouTube Библи судлал та бүхэн үгийн хүн гэд хайх юм бол Библи судлалын сувг байгаа. За энэ дээр маш олон Библийн хичээлүүдийг бид номоор нь бүлэг бүлгээр нь та бүхэндээ тайлбарлаж заасан юм олон хичээлүүд байгаа. Тэгэхээр эдгээр хичээлүүдийг та бүхэн суралцаж Бурхны үгийг улам илүү гүнзгий сурч мөн Бурхны үгийг үргэлж уншиж, үргэлж Бурхны үгтэй хамт байгаараа гэж та бүхнийг бас уриалан ерөөж байна. Тэгэхээр өнөөдөр бүгдээрээ тоолго номынхаа 20-21 дугаар бүлгийг хамтдаа үзэх болно. Залбирал таны хувьд яг юу вэ? Залбирал бол эхлээд Бурхан дээр очихыг хэлнэ гэж нэгэн хүн хэлсэн байдаг. Эхлээд Бурхан дээр очино гэсэн. Эхлээд Бурхан дээр очиод дараа нь асуудал руугаа бэрхшээл рүүгээ очих юм. Цөлд Израильчууд итгэлээ сахин явж чадсан нь, цөлийн замаа дуусгаж чадсан нь залбирал байсан. Тэдний дунд залбирал байсан учраас, залбирдаг хүмүүс байсан учраас юм. Тэгэд Мөсе маш олон удаа Бурхны өмнө өвдөгс өгдөөд залбирч байгаа тэр дүр төрхийг тоолго номоос бид нар олонтоо харж чаддаг. Тэгэхээр залбирал бидэнд Бурхны хүсэл, Бурхны арга замыг зааж өгөхөөс гадна түүнийг бид итгэлээр өөрийн болгож хүлээж авахад тэгээд түүний дагуу үйлдэхэд бидэнд хүч чадлыг өгдөг байна. Еврейчүүд залбирлыг газар тэнгэр хоёр хушуугаа нийлүүлж байна, үнсэлцэж байна гэж хэлдэг нь залбирал бол зүгээр нэг Бурханаас ямар нэгэн зүйлийг гуйж авах зүйл биш юм. Харин Бурхантай харилцах ойр дотн хайрын харилцаа холбоо юм а гэж
хэлсэн байдаг. За бид тоолго номыг агуулгаар нь авч үзэх юм бол үндсэндээ 3 хэсэгт хуваадаг байгаа. Эхний 10 бүлэг бол Египтийн боолчлол чөлөөлгсөний дараах Израилийн анхны үеийнхэн нэгдүгээр үеийнхний тухай өгүүлдэг болол 10 дугаар бүлгээс 25 дугаар бүлэг хүртэл бол яг цөлийн аяллаа гол үйл явдлууд. За ялангуяа израильчууд хэрхэн итгэлээр унж байгаа, Мөсег бурхныг эсэргүүцэж байгаа, гомдлож байгаа, бурхан тэднийг уучлж байгаа, энэ ялалт, ялагдал, уналт, бослт энэ олон түүхүүд үргэлжиж явдаг. За харин 26 дугаар бүлгээс 36 дугаар бүлгийг харах юм бол дуулуургүй үеийнхэн цөлд бүгдээрээ өвхөж харин шинэ үеийнхэн гарч ирж байгаа. Тэгээд тэд бурхны амласан газар болох Канаан нутагт ороход бэлэн болж байгаа ийм үйл явдлууд гардаг. За 20 дугаар бүлэг, 21 дугаар бүлгийг харах юм бол бас маш олон сонирхолтой үйл явдлууд явж эхэлдэг. За эхлээд 20 дугаар бүлэг дээр Мөсегийн хувьд хамгийн дотных нь хүн болох хайртай ах эгч хоёр нь нас орж байгаа. Мөсегийн эгч Мириам, ах Аарон хоёртой бурхан руу явж байгаа. Энэ гонигтай түүх гарч ирж байна. Тэгэхээр итгэлийн зам гэдэг бол бидэнд үхэл хагацал зовлон гуниг тохиолдсон ч гэсэн үргэлжлүүлэн явах ёстой тийм л зам байдаг гэдэг тухай энд өгүүлж байна. Тэгэхээр Мөсегийн хувьд зүгээр нэг ах эгч хоёр нь биш бүх амьдралынхаа туршид ялангуяа Израилийг удирдах тэр маш том аяллаа туршид хамт байж төшөг тулгуур болсон хүмүүс бол яахын аргагүй Мириам, Аарон хоёр. За ялангуяа Аароны хувьд гэх юм бол Мөсегийн хилэн болж бурхны үгийг тунхаглаж мөн израильчуудыг цөлд Шикана буюу эзний тэр яруу алдартай оршихуйг дагаж нүүдлэн явхад тахилч арт түмэн байхад удирдах тэрүүн тахилчийн маш чухал үүрэг ороолыг гүйцэтгсэн байдаг. За харин бурхны цаг болсон учраас Аарон, Мириам хоёр бол бурхан руу явсан баг. Тэгэхээр эзний алба гэдэг бол ээлжтэй, хааны алба гэдэг бол халаатаа гэдгийг энд харуулж өгч байна. Аароныг өд усны дараагаар дараагийн тэрүүн тахилч сонгогдож Аароны хувцсыг өмсөн тэр Израилийн урд Израилийн хүндгэл мөргөлөөр удирдан дагуулсан баг. Тэгэхээр Мөсегийн талаар бүгдээр төсөөлөн бодъё. Түүнд энэ их зовлон гониг хагацал тохиолдсон үед тэр яасан бэ гэж. Тэгэхээр Мөсе энэ хагацал зовлонгоос болоод аяллаа дуусгасан уу эсвэл үргэлжлүүлсэн үү? Тэгэхээр бидний амьдрал тохиолдох аливаа хагацал зовлон энэ хүнд хэцүү байдал гэдэг бидний итгэлийг эргээд шалгах бас нэг шалгуур болдог. Хэрвээ бидний итгэл бурхны дуудсан дуудлага бидний амьдралын өчүүхэн жижиг хэсэг байх юм бол иймэрхүү зовлонгоос болоод бид аяллаа зогсоож болно. За харин бурхны дуудлага, бидний аялал, бидний итгэл, үйлчлэл энэ бүх зүйл маань тэр чигээрээ бидний амьдрал юм бол хамгийн чухал юм бол бид ямар ч үед аяллаа үргэлжлүүлнэ гэсэн үг. Тэгэхээр өнөөдөр бидний амьдралд энэ мэд асуудал бэрхшээл тулгарх үед бидний итгэл, бидний бүх зүйл бол бид ямар ч үед аяллаа төгсгөл хүртэл нь үргэлжлүүлэн явсаар байх болно гэсэн. Тэгэхээр цөлд явж байгаа итгэлийн аялагч хүний хувьд бурханд цаг байдаг, цөлд илс байдаг гэсэн нэг тийм үг байдаг. Өөрөөр хэлбэл бурхан бүх цаг хугацааг удирддаг. Бурханд бас цаг байгаа. Бүх цагууд нь байгаа. Тэгээд цөлд бол илс их байдаг шүү дээ. Тэгэхээр энэ юу илэрхийлж байгаа вэ гэхээр яг л бидний аяллалын бүх цаг хугацааг бурхан удирдах байдаг талаар энд өгүүлж байгаа. Тэгэхээр Мөсегийн хувьд түүний итгэл нь энэ үйлчлэл дуудлага нь бүх зүйлэнд байсан учраас тэр цаашаа аяллаа үргэлжлүүлж явж байгаа тухай бид нар эндээс харж байгаа. За дараагийн цаашаа түүхийг бид нар харах юм бол израильчууд цааш явах үедээ тэд нар усгүй болж эхэлсэн За энэ израильчууд усгүй болоод уснаас болж гомдолж байгаа үйл явдал хэд хэдэн удаа тоолгоо ном дээр давтагдан гардаг.
20 дугаар бүлгийн 2-оос 13 дугаар ишлэлийг бид нар харах юм бол уух усгүй болсон Израильчууд ард түмэн Мөсегийн эсрэг маргалдаж эхэлсэн. Тэгээд тэд юу гэж хэлсэн бэ гэхээр бидний ахын дүүс нарыг эзний өмнө үхсэн шиг бид ч гэсэн үхсэн ч болоосой. Биднийг энэ ёрын газар авчрахаар юунд чи одоо Египтээс бидний гарган авчирваа гэж. Тэгэхээр энэ Мөсег эсэргүүцэж байгаа өстой Бурхныг эсэргүүцэж байгаа. Тэгээ Бурхан тэднийг буруу удирдах байгаа гэж тэд нар гомдолж байна гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний амьдрал ч гэсэн заримдаа Бурхан бидэнтэй хамт байхгүй байгаа юм шиг. Бурхан биднийг одоо тэ үнэхээр удирдах байна уу үгүй юу гэдэгт эргэлзэж байгаа. Бурханы удирдлагад эргэлзэх тохиолдол бидний амьдралд бас байдаг. Тэгвэл бид өөрсдийнхөө хүсэл, өөрсдийнхөө бодол, өөрсдийнхөө мэрэгэн ухаанд биш. Харин Бурханы хүсэл, Бурханы мэрэгэн ухаан мөн Бурханы үгэн доор алхна гэдэг нь бидний хувьд үргэлж хамгийн сайн, хамгийн зөв зам байдаг. Тэр Израилийн хончин хонь сүргийнхаа ард нь биш, харин урд нь гараад те бишгүр үлээдэг ч юм уу эсвэл ямар нэгэн онцгой дуу аваа гаргах үед хонин сүрг нь хончныхоо дууг таньдаг учраас түүнийг дагаж явдаг. Тэгэхээр эзэн бол сайн хончин учраас тэр үргэлж биднийг хамгийн сайн замаар хөтлөн дагуулдаг байна. Тэгвэл бид яг Израильчууд шиг ийм нөхцөл байдалд орох үедээ ч гэсэн хэрвээ итгэлтэйгээр Бурхан дээр очих үед бидэнд зориулсан хамгийн сайн сайхан зүйлсийг бид олж мөн өөрийн болгон авч идэх боломжтой байдаг гэдгийг үргэлж бүгдээрээ санацгаая. За ингээд уснаас болж Израильчууд маш их гомдолсон, одоо бухимдсан, мэдээж Мөсе ч гэсэн одоо хүн учраас түүнээс болж сэтгэл нь маш их өвдөж, шархалж одоо ууралсан баг, бухимдсан баг. Тэгээ энэ үед Бурхан Мөсед те чи энэ хаданд хандаж яриа тэгвэл эндээс ус гарна гэсэн. Харин Мөсе ууралсан учраас хадыг 2 удаа цогсон баг. За мэдээж тэндээс бол ус гарсан те. Гэхдээ Бурханы үгэнд дуулуургүй байсан учраас Мөсе шийтгүүлсэн. Өөрөөр хэлбэл тэр Канаан нутагт орч чадхааргүй болсон. Тэгээ энийг харахтаа магадгүй Бурхан одоо яагаад Мөсе ингэж их дуулууртай гайхалтай үйлчилж яхад яагаад Мөсег одоо ингэж хандж байгаа юм бэ гэж бид бодож болох юм. Гэхдээ түрүүнд бид хэлсэн бүх зүйлд цаг хугацаа гэж байгаа. Мөсегийн амьдрах хугацаа, Аароны амьдрах хугацаа, Мөсе одоо хэдий хүртэл амьдарч юу хийх ёстой вэ гэдэг бүх цаг хугацаа Бурханы хүсэл, Бурханы төлөвлөгөөний дагуу байдаг гэдгийг бид санацгаая. Тэгэхээр Израильчуудын энэ одоо гомдол, итгэлгүй байдлууд одоо маш ихээр үргэлжилсэн. Тэр энэ талаар Илч Паул маш олон удаа тухайн үеийн чуулгануудад сануулга болгож жишээ авч маш олон удаа дурдсан. За үүний нэг нь бол 1-р Коринт 10-р бүлгийн 4-р ишлэл дээр байна. Бүгд адилхан сүнслэг ундааг ууж тэднийг дагаж байсан сүнслэг хаднаас тэд нар уусан. Тэр хад бол Христ байсан юм гэж. Гэсэн ч тэдний олонх нь Бурхны таалалд нийцээгүй учраас цөлд хяарсан гэж. Тэгэхээр итгэлгүй маш олон Израильчууд тэд дуулуургүй байдлаасаа болж, нүглээсээ болж цөлд үхцгээсэн тухай энэ сануулгыг Библи олон газар давтаж дахин бидэнд өгдөг байна. За энэ үйл явдлын дараа үргэлжлүүлээд харах юм бол Израильчууд ямар ч үлээсэн аяллаа үргэлжлүүлэн явсан. Бурхан тэднийг уучлсан, ус хэрэгтэйгт нь ус өгсөн, хоол хэрэгтэйгт нь хоол өгсөн. Ямар ч л гэсэн тэр одоо зөрүүд одоо ирэх дуулуургүй тэр хүүхдүүдээ Бурхан уучлсаар итгэмжтэйгээр нэгүсэл дотроо авч явсаар л байсан. За Израильчууд аяллаа цаашаа үргэлжлүүлэхийн тулд тэдний урд нэгэн том дараагийн саад гарч ирсэн нь Эдомын хаанчлал байсан. Тэгэхээр тэд Эдомын нутгаар дайран өнгөрөх ёстой байсан. Харин Эдомын хаан бид Израильчуудыг явуулахгүй гэж саад болсон гэсэн. Тэгэхээр өнөөдөр бидний итгэлийн амьдралтай Бурхан биднийг яв гэж хэлж яхад хин нэгэн хүн эсвэл ямар нэгэн асуудал биднийг чи явахгүй гэж хэлдэг. Энэ дунд одоо бидний итгэлийн тэмцэл болж эхэлдэг. Гэхдээ бид юу хардаг вэ гэхээр Бурхан яв гэсэн бол бид эцэстээ явдаг, явж чаддаг гэсэн.
Өөрөөр хэлбэл Бурхны нээснийг хинч хааж чадахгүй, Бурхны хаасныг хинч нээж чаддгүй. Бурхан Израильчуудад ялалтыг өгсөн. Эдомын дээр ялалтыг Бурхан өгсөн. Тэд ялалтыг аваад цааш явсан. Гэхдээ бид нар 20-21 дугаар бүлэг дээр харах юм бол за мөн тоолго номын туршид бид нар харах юм бол нэг сонин зүйл давтагдж байгаа. Тэр юу гэхээр ялалт, ялагдал, ялалт, ялагдал, уналт, босолт тэ энэ зүйл маш олон удаа давтагдж байгаа. Энэ нь яг нөгөө шүүгчд номтой их төстэй байгаа байхгүй. За Эдомыг ялсны дараа тэ дахиад нэгэн ялагдал гарч ирж байгаа нь юу гэхээр нөгөө л Израильчууд маань дахиад Бурхны эсрэг гомдолсон. За энэ удаа Мөсө биш Бурхан ууралсан баг. Тэдний энэ зөрүүд бардам байдлыг хараад тэдний гим нүглийг хараад Бурхан уурлаж тэдэнд рүү галт могоог илгээсэн. За ингээд галт могоо нүгэл үлдсэн олон хүмүүсийг хатгсан. Галт могоонд хатгдсан тэр хорт могоонд хатгуулсан хүмүүстэй үхлийн ирмэг дээр ирсэн. Энэ бол Бурхан Мөсөд чи таяган дээр хүрэл могоог хийгээд түүнийг өлгөөд Израилийн дунд тавиа. Түүнийг харсан хүн болгон итгэх харсан хүн болгон идэрх болно, бас аврагдах болно гэж. Тэгэхээр үүнийг хийж Мөсөд тунхаглах үед мэдээж маш олон Израильчуудын хувьд тэд нар ботсон баг. Бид нар үхэх гэж байх чинь юу хүрэл могоо харах гэж. Тэгэд хараагүй хүмүүс нь итгээгүй хүмүүс нь мэдээж үхсэн, харин харсан хүмүүс нь эдгэрсэн, аврагдсан баг. Тэг бид Израильчуудыг харах юм бол тэдний итгэлтэй, тэдний энэ байгаа байдлыг харах юм бол тэд юу Бурхны уучлал, авралыг авах нь итгэл, тэд зүгээр л тэр могоонд хатгуулж өгөхөөс өөр аргагүй тийм л хүмүүс байсан. Могоонд хатгуулж өөхөх зохистой. Бурхны авралыг авах зохисгүй тийм хүмүүс байсан. Тэгвэл бид Израильчуудыг харахдаа энэ муу Израильчууд чинь гэж харахаас илүүгээр бид өөрсдийгөө харах юм бол бид бас энэ Израильчуудтай адилхан дуулуургүй Бурхныг эсэргүүцдэг те. Үнэхээр тэр могоонд хатгуулж өгөхөөс өөр аргагүй тийм л нүгэлтэй хүмүүс байна. Тэгвэл энэ модонд өлгөгдсөн могоо бол Бурхны агуу нэгүслийг харуулж өгч байна. Бурхны нэгүсэл. Израильчууд цөлийг туулж чадсан нь өөрсдийнхөө хүч чадлаар биш. Бурхны нэгүслэр байсан. Мэдээж нүглээс болоод олон хүмүүс цөлд үхсэн. Гэхдээ амьд үлдсэн, аялаа дуусгаж чадсан тэр хүмүүс ч гэсэн тэд нүгсэн хүмүүсээс илүү ариун байсан учраас эсвэл нүгэлгүй байсан учраас тэд замаа гүйцээсэн юм биш. Итгэл нь тэднийг аварсан. Нөгөө талаас Бурхны нэгүсэл тэднийг аяллаа төгсгөл хүртэл хөтлөн дагуулсан ба. Тэгвэл бүх хүмүүст Бурхны нэгүсэл хэрэгтэй. Бид ч гэсэн яг энэ Израильчуудтай адилхан дуулуургүй Бурхны тэр хараалыг авахаас өөр аргагүй тийм нэгэн байсан. Харин Израильчуудыг тэр модон дээр өлгөгдсөн могоо эдгээж аварсан шиг Христ бидний төлөө загламаа дээр амиа өгсөн. Тийм ч учраас Иохан 3 дугаар бүлэг дээр харах юм бол Иохан 3-ын 14-15 дээр цөлд Мөсө тэр таяган дээр могоог өлгсөн шиг Христ загламаа дээр өлгөгдөх болно гэж. Энэ хоёр үйл явдлыг холбосон байдаг. Тэгэхээр Христ загламаа дээр дуулуургүй хөвгүүдийн төлөө өргөгдөх үед түүнийг харсан болгон, түүнд итгэсэн болгон Бурхны аврал, нэгүсэл, уучлалыг авсан баг. За хэрвээ та нар ангаахын тэр олон тэмдгүүд байдаг шүү дээ, энэ загламай, улаан өнгөтэй загламай, за загламайн голд могоо, таяг байгаа. Тэгэхээр энэ бэлэгдлийг харах юм бол энэ яг тоолго номын өөрөөр хэлбэл Мөсөгийн энэ түүхийг бэлэгдэж энэ бэлэг тэмдгүүд нь гарсан баг. Тэгэхээр могоо гэдэг нь нэг талаас бидний гим нүгэл шийтгэл, нөгөө талаас могоо эдгэрлийг Бурханаас ирэхтэр ангаах эдгэрлийг илэрхийлсэн. Тэгээд Бурхан эдгийгч гэдгийг бас илэрхийлсэн ийм утга санаа энд байгаа. Тэгэхээр тэр улаан загалмай тэр могооны тэмдэг бол Мөсөгийн энэ үйл явдлыг харуулсан байх нь. Цөлд нүглээсээ болж
үхэж байсан хүмүүс Бурхны үгэнд итгэж Мөсегийн босгосон тэр тагин дээрх хүрэл могоог харах үедээ тэд уучлагдаж аврагдсан шиг Есүс Христ хүн төрлөختний аврагч загалмаа дээр өлгөгдсөн. Хүрэл гэдэг нь үргэлж Библиэлд шийтгэлийг илэрхийлэгдэг. Тэгэхээр хүн төрлөختөн бүгд Бурхны шийтгэлийг авч тэд үхээс өөр аргагүй. Тэд гим нүгэл сатааны тэр могоон хорлолд автаж могоонд хатгуулсан шиг гим нүглээсээ болж үхээс өөр аргагүй байсан. Харин Христ бидний төлөө үхсэн учраас тэр могоог тэр нүглийн хүчийг яланд дийлсэн учраас бидэнд ялалт ирсэн. Тэгэхээр энэ сайн мэдээнд итгэгч хүний хувьд амлагдсан газар болох мөнхийн улс руу очих боломжтой. Яг л Израильчууд цөлд үхэж байгаад Бурхны үгэнд итгэж амьдрчтай аяллаа гүйцэж чадсан шиг сайн мэдээ Бурхны үг биднийг аяллаа төгсгөл хүртэл амлагдсан газар хүртэл хөтлөн дагуулж чадна гэдэгт та итгээрэй. Хүрэл могоог ширтэн хар гэж хэлсэн шиг загалмайг ширтэн хар. Христийг ширтэн хар. Христийг ширтэн харснаар Христэд бид үргэлж итгэснээр бид өөрсдөө ялагч нар байгаа зогсохгүй, ялгуулсан амьдралаар амьдраа зогсохгүй, бусдыг ялалт байгуулахад нь, бусдыг ялагч болоход нь бас туслаж чаддаг. Израильчуудын цөлийн түүхэнд ялагдлууд байсан шиг мэдээж бидний амьдралд ялалт, ялагдал, уналт, босолт байх боловч эцсийн дүнд Бурхны нэгүсэл биднийг аяллаа төгсгөл хүртэл хөтлөн дагуулах болно. Тэгээд аяллаа гол бид нар Эдомчуудтай тулгарсан шиг янз бүрийн саад бэрхшээлүүд бидэнд ирдэг. Тэгвэл итгэлийн хүний хувьд бүдрэх чулуун, бусад хүмүүстэй чулуун дээр бүдэрч унж байгаа бол харин итгэлийн хүн дээр нь гараад зогсож улам өндөрт гардаг. Өргөсөн дээр гიშгсэн хүн бусдаас илүү өндөрт үсэрдэг гэдэг шиг асуудлууд биднийг улам өндөр болгож ялалт руу, Бурхан руу биднийг хөтлөн дагуулдаг. Бурхан нээсэн бол хинч хааж чадахгүй гэсэн. Мөн бидний амьдралд яг л Мөсө тохиолдсон шиг бид хайртай хүмүүсээ алдах, үхэл хахацал, зовлон, гуниг, бэрхшээл асуудлууд тулгардагч. Бурхны дуудлага, үйлчлэл, хувь тавилан маань, энэ хараа зориг маань, бидний итгэл маань бидний амьдралд хамгийн чухал учраас тэр бидний амьдралын өчүүхэн нэг хэсэг биш, харин бүх зүйл нь учраас бид ямар ч үед аяллаа цааш нь үргэлжлүүлж чаддаг.